Энэ жил хөтөлбөр халамжуулалт хөтөлбөрийн газарт ажиллагчдаас бүртгэлтэй ажил идэвхтэй хайрцагчаар 931 хүн байгаа гэсэн том мэдээлэл. За хөтөлбөр халамжуулалт хөтөлбөрийн газарт 761 иргэн идэвхтэй ажил хайрцагчаар бүртгүүлсэн байна. За тэгэхээр өнөөдрийн энэхүү арга хэмжээнд дээр бас манай энэ хаврын энэ улиралд шинээр төгсөж байгаа оюутан залуучууд маань бас хөтөлбөр халамжуулалт хөтөлбөрийн газарт ирж ажил хайрцагчаар бүртгүүлэх юм боломж нь бас бүрдэх юм аа гэдгийг энэ дашрамд хэлье. За өнөөдөр бизнесийн орчин, ажил олчдын зөвлөгөө ингээд ажил эзтэй холбоо, үйлдвэрчдийн хэвлэл, татварын газар, хөтөлбөр халамжуулалтын газар, нийгмийн даатгал гэсэн газрууд бол энэ зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж байна. За нийгмийн даатгалын газрын хувьд бол ерөнхийдөө бол 2025 он гарснаас хойш бол нэг 40 ажил олчдод шинээр нийгмийн даатгалд хамрагдсан байгаа. За энэ 40 ажил олчдод бол цаанаа бол 120 даатгуулагч бас шинээр хамрагдсан. За он гараад бол ийм тоо зүйлтэй явж байгаа. За цаашдаа бол бид бас шинээр ажил хамрагдж байгаа шинэ ажил олгочтой бол нийгмийн даатгалын тухай хуулийн зөвлөгөө өгч цаашдаа бас хуулиас даатгуулагчдаа их ашиг хамгаалах энэ тал дээр бол энэ нэр даатганы өдрөлгөө зөвлөгөө өгч ажиллаж байна. Өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт ер нь тийм ээ тэр дундаа Баруун хотод маань ер нь одоо хүлээгдэж байгаа ажлын байрууд ер нь хэр олон ажлын байр байна, мөн ажил хайж байгаа хэр олон иргэн байна. За сайн байна уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн байдлаар ажил хайгчаар бүртгүүлсэн одоо 700 гаруй иргэн байна. Үүнээс одоо яг ажил зуршлагдсан бол одоо 281 иргэн байгаа. За сул чөлөөтэй ажлын байрны захиалгууд бол одоо өнөөдрийн байдлаар бол одоо яг 18 ажлын байрууд ирчихсэн захиалга ирчихсэн байна. За тэр дундаа одоо Баруун засаг даргын тамийн газраас одоо нийтийн эсвэрийн талбай дармаар тарих одоо 153 хүн авна гэж одоо захиалга ирүүлснээс 149 одоо хүн нь одоо яг ажлын байраа хийсэн байна. Одоо үлдэгдэл одоо яг 100 хүнийг одоо бас мод тарих одоо 10 өдрийн ажилд одоо авнаа. Тэгэхээр одоо иргэд мөн дээр ирж бүртгүүлээрэ. Сул чөлөөтэй ажлын байран дээр ирж одоо хүмүүс мань өөртөө ирж одоо ажил хайгчаараа бүртгүүлээд ямар мэргэжил одоо ямар ажил хайж байгаа иргэний өөрийнх нь одоо мэдээлэл өгснийхэн дагуу одоо бид нар ажил хайгчаас ирсэн одоо ажлын байрны дагуу мэргэжил нь таарч нөө тарахгүй байна уу тийм ээ тэрний дагуу одоо мэдээлэл өгч явуулаад одоо санал болгож явуулнаа ажлын байрны ажил олгогч нартайгаа очиод одоо өөртөө уулзаад ярьсан тэнцвэл одоо манай дээр эргэж буцаж ирээд одоо мэдээллийн хуудсын дагуу тэнцээгүй гэсэн мэдээллийн хуудсын дагуу ирээд одоо ажилдаа жуулчлуулдаг байгаа. Тэгэхээр Баруун засгийн хэмжээнд ажил хайж байгаа идэвхтэй хайж байгаа 700 гаруй иргэн бүртгэлтэй байдаг гэдэг мэдээллийг өгч байна. За иргэдийн зүгээс бол ерөнхийдөө ажилд ормоор байгаа ч гэсэн яг мэргэжлийн үнэмлэг байхгүй, мэргэжил байхгүй гэдэг нь саад дотгор болж байгаа бол ажил олгогчдын зүгээс шинэ хүн гэхээсээ илүү дуршлагтай. За одоо яг өмнө нь ажиллаж байсан, ажилласан жилдээ хүмүүсийг авахыг хүсэж байгаа гэдэг мэдээллийг өгч байна. За тэгвэл яг одоо бидний хажууд шинэ төгсөгч ирсэн байна. За шинэ төгсөгчөөс ажил хайхад болон ажилд ороход ямар хүндрэл бэрхшээл байгаа талаар тодруулъя. Сайн байна уу? За өөрийн хувьд одоо айс сургуулийг хэдэн онд төгссөн бэ? Ямар мэргэжилтэй вэ? Сайн байна уу? Би их засаг олон сургуулийн эрхцүүлж мэргэжлэр 2025 оны шинэ төгсөгч байгаа. Тэгээ аймагтаа ажлын байр хайж байгаа. Ер нь яагаад орон нутгад ажиллахаар болов? Орон нутагт ер нь гоё штэ. Гараад агаар нь тэгээ хүмүүстэй ингээд танил дотн хүмүүс их байдаг. Тийм ч болоод мөн нутагтай аим. Тэгэж угс Герман энд яадаг болохоор. Эрхцүүлж мэргэжлэр ямар ажлын байрыг сонирхож байгаа вэ? Эрхцүүлчээр одоо цагдаагийн байгууллага шүүх ер нь тиймэрхүү мэргэжил. Очиж ер нь уулзсан уу сонирхож байгаа газруудтайгаа? Одоо маргаашнаас эхэлж уулзсан да. Яг одоо энэ ч үйл нөгөө нэг ажил идэвхтэй хайж байгаа 18 байгууллагын мэдээллийг бол сая өөрөө авч ирсэн тийм ээ. Тэгэхээр яг өөрөө чи ажил бол байна уу гэж хэлээд байсан. Хаанах вэ? Цагдаагийн газар. Тэгээ шүүх. Орон нутгад ийм чадварлаг боловсон хүчин болж ирж байгаад баярлалаа. Тэгээ ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.